За өмнөх хичээлээ үргэлжлүүлээд 8 дуурайдлаас бодъё. За 8 дуурайдлаа 1-9 хүртэлх цифрүүд байгаа. За эдгээрийг ашиглаад боломж тийм 3 оронтой тоон А, Б, С гэдэг 3 оронтой тоо зохионо. За А нь хамгийн их, С нь хамгийн бага нь. За ямар баг утгыг олох юм бэ гэхээр хоёр тооны зөрүүг болно. Хоёр хосын. Гэхдээ хамгийн ихээс хамгийн багыг нь хассан тийм зөрүүг болно. За тэгэхээр хамгийн ихээс хамгийн бага хаснаа гэдэг чинь ер нь бол бидний зорилго А гасах нь С-г л болно л гэсэн үг л дээ. А гасах нь С юу юм бэ л гэдэг асуудал. Ягаад гэвэл ингээ эренбэлч гэсэн учраас. За тэгвэл зөрүү багахын тулд аль болох бага тоонуудыг хооронд насхыг гэж нэг сэтгэе. За тэгээд гуруула А хамгийн их нь учраас би 3-аар эхэлсэн. Б-г нь 1-ээр эхэлсэн. 2-оор эхэлсэн. С тоог нь 1-ээр эхэлсэн гэж. А тоог 3-аар эхэлсэн. Б тоог 2-оор эхэлсэн. За одоо тэнгуүтэ мэдээж би А тоомоор бага ухах тусмаар ашигтай, С тоом нь их ухах тусмаар ашигтай одоо. А тоогоо бага байлгахын тулд би энд 0-ыг авбал энийг их байлгахын тулд 9-ийг авъя. За тэгвэл би одоо А тоогоо дараагийн боломж нь би 0-аас 4-ийг авах сонголттой. Энд болохоор 8-ыг авах боломжтой. Энэ голын тоо нь ямар ч биш болно гэсэн үг санаа. За тэгвэл би одоо ихээс нөгөө юугаа хасаад үзье л та. Энийг би одоо хамгийн бага байна л гэж өөр хасгаар чинь 206 юу. За тэгээ манай хараа 206 байна гэсэн үг. За 9. За Алекс Борис хоёр болохоор нэг тосгонд амьдардаг. За нэг өдөр тэд хамтдаа нэг хотоор ингээд нэг ситигээр аялсан. За тэгээд тэд юу хийсэн бэ гэхээр тэдний хурд нь ялгаатай юм байна. Тэдгээр хурд нь тогтмол хэрнээ хоорондоо ялгаатай. За ялгаатай гэдгийг л бид нар мэдэж байгаа. За яг нэг тухайн мөчөд ажигласан юм байна л дээ. Яасан гэсэн чи Алексийн явсан замыг ДА гэж. За Алексийн явсан замыг 3 дахин ихсгсэн нь юу исэн гэхээр замын хагастай энэ тэнцвэсэн юм байна. Энэ хаалт бүтэрэгцэн байна тийм ээ. За гэтэл нөгөө талаас хэрвээ Борисийн явсан замыг ДБ гэж. Энэний хагас нь яадгийн гэхээр үүнийг 3-аар үржүүлвэл нийт зам гарах юм. Нээс болохоор нийт зам гэсэн үг шүү. За тэгээ юу асуусан гэхээр Борис Алексаас хэр хурдан бэ гэж асуусан юм биш үү? Тэгвэл замын харьцаа шууд зам хурд хоёр шууд хамааралтай учраас би шууд ДА-г ДБ-г Борисын замыг ийм л юм болох гэдэг юм зорилго. Борисын замыг Алексийн явсан замд харьцуулчихад болох гэдэг. Яг бол хурдны харьцаа нь ижлэхэн хугацаанд явсан байхгүй. Эцэстээ чинь нэг Б-г үрждэг нь Т, БА-г үрждэг нь Т буюу тэнүүд нөр агчвал замын харьцаатай ижлэхэн гэж биелэх гэдэг. За тэгвэл ДА юу юм бэ гэхээр S-ийг хувадаг нь 6, хувадаг нь ДБ юу юм бэ гэхээр 2S-ийг хувадаг нь 3. Тэнцүү 2-ууд нь хуваагдана 3 болно. Би байрын сүлээ харьцуулсан. Яаж харьцуулах гэсэн гэсэн чинь Борисийнхаа би өвчихсэн юм биш үү? 2S-ийг хувадаг нь 3-ыг хувадаг нь S-ийг хувадаг нь 6. За тэнцүү 4. Борис Алексаас 4 дахин хурд юм байна гэсэн үг. За энэ бодлогуудыг бодохоос өмнө өгүүлбэрээ сайн уншиж байж, өөрөөсөө сайн нухаж үзэж байж энэ бодлолтуудыг үзээрэй гэж зөвлөх байна. За дараагийн бодлого. ABCD тэгш өнцөгтийг талбайн 120 юм байна. За одоо бид юу хийж байгаа юм гэхээр шугамын дагуу буюу FE шулууны үед нугуулцсан. Тэгэхэд яасан гэхээр C орой нь яг А орой дээр буусан гэсэн үг. C орой нь А орой дээр нэгсэндээ энэ тэгш юмтай үеийн дэрэнгээр атсан гэсэн үг. За энэ миний чирэггүй дээ. За тэгээд юу хэлсэн гэхээр АБ нь болохоор АБ дээр EC гэдэг, FC болохоор CD дээр байдаг. За хэрвээ нэг ийм асуулт хэлсэн байна. FD нь CD-гийн 3 басны нэгтэй тэнцүү гинэ.
Тэгвэл F-тэй 1x бол CF нь 2x гэсэн үг. Нөгөө C-тэй нь 3x юм чинь. За энийг нэгтгэлж. За тийм бол будагдсан хэсгийн талбай болоо гэж. Будагдсан хэсгийн талбай. За энийг бодохын тулд нэг ийм юмыг сайн мэддэг байх хэрэгтэй. Альва за нэг энд нэг А суурьтай гурвалжин зөв бүтээлтэй төлөе. За суурьтай гурван дээр би нэг дурын өндөртэй гурвалж авъя. Ааш өндөртэй. Яг ялгаагүй адилхан би энэ А орчимд үргэлжлэл дээр нь би яг ижлэх ааш перпендикуляр усгаж угаад тэрний оройг нь авчиад за энэ А орчим руу олбё. За эндээс юу хэлэх гэдэг вэ гэхээр би ижил ааш өндөртэй ижлэхэн А суурьтай гурвалжны талбайнууд тэнцүү байна. Ижил өндөртэй ижил суурьтай гурвалжны талбай тэнцүү байна гэж хэлэх гэдэг миний санаа. Өндөр нь А хэвээрээ А шиг энэ нөхөр дээр цаана перпендикуляр усгаад авахад энэ дээр ааш босгоод авсан талбай тэнцүү байна л гэдэг юм хэлэх гээд байна. За энийг ажиглах юм бол ер нь бодлогыг маш хурдан бодох тийм юм руугаа очино. За тэгээ ямар төсөөл бид нар хэрэгтгийг энийг буцаагаад хэлэгвэл биш дээ. Энэ CE урт маань юу юм гэдэг дээр бид нар хэрэгтэй гэсэн. CE урт маань AE-тэй тэнцүү байх хэрэгтэй. Мөн үү? За тэгээд бас нэг юм хийж байгаа нь CF урт маань AF урттай тэнцүү. Эндээс юу хэлэх юм хэрэг CF нь 2x гэсэн бол AF ч гэсэн 2x. Одоо нэгсэндээ би ийм бичиглэх гэж CF нь 2x бол AF ч гэсэн 2x. Гэтэл бидэрт нэг ийм мэдлийг дахиад хэрэгүүлж байна. Аливаа тэгш өнцгт гурвалжны ийм тэгш өнцгт гурвалж юм биш. Энэ 30 градус бол 30 градус эсрэг урших гэдэг тийм агчвал геоптнууз нь 2 А байна. 2 дахин их байна. За энэний баталгаа нь юу юм хэрэг энийг тэгш өнцгт болгож зурж угаад ингээд авахаар энд 30 юм чинь энд дагаж 30 бол энд 60 болоод эдэр тэнцүү гэдгээс энд 100 гурвалж үүсээд тэгэд ер нь батлагчж байгаа шүү ер нь бол. За одоо би буцаад бодлого руу гараа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа энд 30 градус юм байна гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгвэл энэ үлцэн хэсэг нь юу болох юм хэрэг 60 градус болох гэдэг. Мөн үү? Гэтэл би эндээс энэ нөхөр 2x энд перпендикуляр энэний дундаж гэдэр энэ параллелограмм гэдгээс ер нь шууд AF нь AE-тэй бас тэнцүү. Энэ бас тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр нэгсэндээ миний хэлэх гээд уусна энд нэг юм зөв гурвалж үүсээд байна л гэдэг. Ямар зөв гурвалж юм хэрэг AF E бол зөв гурвалж. За тэрийг нэг тарч. За одоо тэгээ миний хэлэх гээд байгаа эцсийн санаа юу юм гэхээр энийг буцаагаад нуглаас нь буцаачих юм бол энэ будагдсан хэсэг чинь за энийг А1 хэсэг гэвэл А1 энд ир. Энэ зөв гурвалж нь А2 гэвэл А2 энд ир. Мөн үү? Тэгэхээр ер нь эцээц тэгш өнцгтийн талбайгаас би А2-ыг хасчулаад шууд манай бодлогын будагдсан хэсгийн талбай болох гэдэг нь гэсэн үг байхгүй. Нэгсэндээ 102-оос би А2-ын талбайг хасчулж дуусгах гэдэг нь. Тэгтэл А2-ын талбайг чи би мэдэх байхгүй. Яаж юм гэхээр А2 гэдэг чинь энэ зөв гурвалжны талбай чинь ямар гурвалжинтэй тэнцүү гэхээр S AF E чинь тэнцүү юу юм гэхээр үстэй. Нөгөө ижил CF суурьтай CF суурьтай А-тай өндөртэй гурвалжинтай талбай тэнцүү. SCAF-тэй талбай тэнцүү. Гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Гэтэл эн чи юу юм гэхээр энэний талбайг бид нар дорн болохгүй. Ягаад гэвэл тэгш өнцгтийн талбайг хоёр туулаа. Би одоо нэгсэндээ миний олох юм SACF болчих жоох байхгүй. Энд чи юу юм гэхээр тэгш өнцгтийн талбайг эхлээ хоёр тууч, S-ийг хоёр тууч. Буюу 102-ыг хоёр туулаад 60. Гэтэл 60-ын 3 хуваасны 2 нь шүү дээ. Энд чи 2-1 харьцаад юм чинь. Тэгэхээр би 60-ыг 3 тугаа 2-оор үржүүлчихвэл 40. Би нэгсэндээ 120-оос
40 гэсад манай хариу байна. За энэ дээр нэмэлт нэг юм хэлэхэд ийм юм хэрэгтэй байна. Аливаа гурвалжины суурийн одоо аливаа гурвалжин байл л да. За өмнөх видеон дээр би яг дундад цэгтээ ингээ холбох юм бол талбайг 200-аар гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Одоо би харьцаа ороод ирсэн шууд харьцаа ашигласан. Яасан гэхээр ингээд авахд энд m-ийн харьцаатай байл да. S1 S2 гэдэг талбай. Тэгвэл S1-ийг S2 тугаас нь m-ийг хуваах нь энтэй тэнцүү байхгүй. Гурвалжны талбай харьцаа гэх юм уу?